Галын аюул ослоос 4 хүний Эрдэнэт амийг аварсан Сонгон Найрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ганбаярыг хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт өнөөдөр хүлээн авч уулзсан цагдаагийн алдар тэмдгээр шагналаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт энэ үеэр хэлэхдээ аюул ослоос хүний амийг аварсан энэ сайхан мэдээг сонсоод цагдаагийн алба хаагчдаараа бахархах сэтгэл төрлөө. Ард олныхоо аюулгүй амьдралын маанд цагдаагийн мянган алба хаагчид 24 цагийн турш нүд завчилгүй зүтгэж яваа. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж Эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйл хэргийг нэр төртөө биелүүлсэн Ганбаяртаа баярлалаа гэлээ. Айлын амбар шатж байгааг хараад тэгээ явуулчаад цонхоор нь хагалж дөрөв хүний гаргаж галд өртгөө явуулсан гэж хэлсэн сервис. Тухайд хүмүүсийг ямар байдалтай байсан угаалсан байсан уу? Тухайд намайг очиход бол мэдээгүй байсан л та хүмүүс нь. Тэгээ би цонхын тогшоод галд үүдэн чангаал гарчна гэж тэр хүмүүст хэлсэн. Хүмүүс нь нөгөө сандарцгаа тэгээд яваад бүгд гараа явуулсан. Тэгээд би том өрөөнөр цонхыг хагалж орвол хүмүүсийн гаргаж айлгүй байдал хангаж ирсэн. Тухайд ер нь галыг унтрахад ямар нэг хүндрэл гарсан болов уу? Тухайн үед аврахад бол хугацаа маш багаас л да. Гал маш хурдан тархаж ирсэн байшингаар нь. Тэгээд үзэгдэх орчин айгүй багтаа харамтай байсан. Тэгээд онцгой байдлын алба маань маш түргээрч голыг бас унтрасан байна. Цагдаагийн дэслэгч Ганбаяр 2017 оны 1-р сарын 24-ний өглөө 8 цагийн үед ажил руугаа явж байхдаа Сонгон Найрхан дүүргийн 25 дугаар хороо хайрхны 14-р гудамжинд оршин суух иргэн 8 жингийн байшингийн үүдний хэсэгт гал гарч байгааг хараад хашааг нь даван орсон байна. Байшинд байсан 4 иргэнийг сэрэж галын аюулаас аврах үед 2 хүн угаартсан байдалтай нэг хүний мөр төлөгдсөн байжээ. Цагдаагийн дэслэгч Ганбаяр нь тус байшингаас иргэн 8 жин, алтан зул 9 жин нэргүү нарын 35-аас 40 насны 4 хүнийг аварч эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.